Домын эрдэмт Баатар. Алдар нар бодол судлан айлдана уу. Дэнсин тэнгэрээр дамнанхан шогшдог. Домын шидэг гинэлэ бийдэн өвлсөн. Төмөн эдийн өчхийг тайлж мэдсэн. Төгс ухаан мэдлэгээр өөрийгөө чимсэн. Төвшин заяаг түшиж инхийг зогцлоосон. Төгөлдөр дайчин нэгэн их Баатар билээ би. Тэргүн болсон эдэн үгүй билээ. Төмөн гоёл чимгэн баймгүй билээ. Арзааж сагсайсан сэвэлгэн хийсгээд 10 зүгтэн шогшжил явсан. Ахойд төрөн тушх үйлэндч аюултдан аимшигт тулаандч тэргүн хэмэхэд өмсгөл үгүйгээр тэмцэж тулдж явсан түүхтэй билээ би. Торол бүрийн аратан амтны арисаар төмөн зүйлийн хой гэдлэл зүүсгэлийг уучиг шингэн урлаж эдэлсэн билээ би. 17 саврыг яраалган зүүсэн. Айхтар нэгэн бүс нэгэнтэй билээ. 13 амтны арисаар 10 хойг дээлийг нь алаглуулан байж зүйгээд бүтээсэн билээ би. Төмөн янзын амьддыг уналган болон эдэлж явсан. Унлаг болсон хөлгүүд минь уутам орчлонгор оршин байлаа. Дайн дорж дайчин үлэн дүүргэхэд даамай хурдан шандт хөлгийн дээдэг эрэмгийн хүчит амьддын сорыг эдэлж унаж хансаж явсан нэгэндээ. Арван олон үрсийн эцэг нь болсон бэлээ. Алдрай бяцхан үрсийн эцэг нэгэн бэлээ. Даамай олон зүйлсийг эдлэн хэрэгжилчихдэг. Дайны эрдэм чадалтай бэлээ. Аар шаархан эдэгч зэвсгэм болгон ашиглах арга ухаандан гаргууд нэгэн бэлээ. Ямахнаар ямын хүчтэйг бүтээж, эдэгнэр эдийн сайныг орлуулж, эгэлгүй үйлэн дүүргэж явсан өөх түүх энгүй их чадал минь энхэн бид оршин буй. Өстөн дайсан өөдгүй барам бүхнийг өөртөн байх элдв зүйлсээр нь таньж өөрийн эдэлж буй эд хэрэглээрээч өргөс чүлдэлгүй андахгүй мэддэг чадал бий. Хатуу дайн дорж гимтэж шархтахтан хөрстийн атга журооноос эхлээд хөхө тэнгэрийн од мэж дээр хүртэл хүмүүн биеийн эмчилж явсан бэлээ би. Ямар ч хорыг хох сорох ухаанда суралцсан янз бүрийн эдийн өвдөс шид хүж чадал оюун тамиргийн сургаалыг хүртэл сонирдсон олноос онцгод оюуны хүч надад цогцлон буй. Хосгүй хүчит домын их ухаанаар халуун ам халуун зөгцсийг хамгаалж хүмүүн дээд заяаг мөн хөдөлдөх хөрст дэлхийг бүрэн бүтэн оршох дэнсэд үйлүүдийг тал бүрээсэн шинжиж дэлгэрэх үйлийг дүүргэсэн нь бий билээ. Домын агуу хөжид ухаан мэдлэгээр дөрвөн их үйлийг дутуугүй дүүргэнэгч алтан амийг аврам байж хамгаалж алаг хөрстөд аргамжин байж үлдээх авьяас бэлэг их тэрл үүлийн эрдэмд авхалчд өвгөн би аривантай суралцсан нь бэлээ. Эрэмгийн хүч чадлыг нэмэдэн хурааж эд бүхний өчиг онсыг аюундан тайлж домнож болох үйл бүхнийг домнож дэнсэлж болох үйл бүхнийг дэнсэлж дээд тэнгэрийн тушин оршсон өвгөндөө би. Дан тулан дурагдж хорогдож мэдэх дайчин эрсийнхэн халуун амийг бөхлөх ахуугай манан үлдсэн үрс балчуудынх нь ариун ам алтан заяаг нь хамгаалан оршох дайны галын зүрхийг элэг бүтнээр нь
дааж хамгаалах үйлсийг дүүргэж явлаа. Хөрст шорооныхоо бүтэн байдлын төлөө хүмүүн зөөнийхөө их амгалангийн төлөө дайны галын халуун шуурганд дайтаж домын их үйлсийг мандуулж явсан түүхтэй. Зэрзэвсэг хүмүүс дотмог байсан ч зүсэн зүйлийн элдв өнгийн чулуу зүлэг нөгөө өвс ургамлыг домнон байж эдэх хэрэглэл бүтээх дайтах ухааныг эрэмгий дайчдад таниулж зааж явлаа. Догшин хар тэнгэрийн их хүчээр домногдом байж дөрвтэй үлдэгддэг. Дайчин баатар тэнгэрийн их сүрээр дэмнэгдэн байж дүүрдэг үйл нь бэлээ. Халуун амтай бүхнийг хамгаалан үлдээх, хатан зүрх бүхнийг лугшаан цохилуулах, хужиж чадлыг шингээсэн домын хэрдэмээр хамгал эд зүйл бүхнийг амилуулан байж, хатуу зөөлөн хар цагааныг дэнслэн байж, хамгаалалтын домыг шившиж үлддэг юм. Өнөө цагийн өнгөцхөн бодолтой урс өмнө байгаа эд бүхнийг шившихтэн урдаа байгаа эдл бүхнийг домнохтон ухаанан урлаж учийг нь тунгаах үйлийг дүүрэг. Домнох гэж буй үеийн хэн дэнсийг хар. Домнох гэж буй үеийн хэн учгийг тунга. Домнож болох эд зүйл гэж энэ нартад арвинч домнож болохгүй хөрстөд бас бийг сан. Энэ л хоёр ялгааг таньж ухаж байж домын дэнсийг давах хэдэн олж мэддэ. Ямар зүйлийг юугаар яаж домнохыг ялгаж сайтар харж шинжиж сайтар тунга. Домын ухаанд дөрвөн их суралцаж домнохын үйлийг бүрэн дүүрэн тань өөрс. Хамгаалалт болсон эдэ домноод нэг үз. Халуун амтай бие домноод нэг хар. Хатуу зөөлөн зөв бурууг ялгаж нэг дэнсэл. Хамгийг таних хүслэн хурцлж нэг дайчил. Дэнсийн мэрэгэн ухаанан таньчаад домнохын их үйлэндэн ороорой урсэмэн. Альва зүйлийн өчгийг олж байж, альва үлийн мөн чанарыг таньж байж, ухаан бодлоо уучм болгож байж, учихт их домын эрдэмд шогш урс. Галын үлстэй домын их ухаан нь амийг домнож тогтооход дэмэндэг юм. Альваг хамгаалан оршооход тусалдаг юм. Ариуныг дэтгэн арвижуулахад дэмэндэг юм. Усан эрчимтэй домын ухаан гэдэг нь амьтай бүхний амийг бүхлэн хамгаалах. Альва хармуг гэтлэгэн зайлуулах. Өргөл барьцын үйлийг дэмнэн оршдог юм. Хойг дээр хідэн домнчхдаг. Хүний амийн зөлөг өрсөд хаачихдаг. Хөрст дэлхийн амин хүй холбоосыг хүчрхэг оюунаар нь домноод бохилчдаг. Байлчир өрсийг домын эрдэмээр ангаачихдаг. Барь зөрөглийг домын ухаанаар үйлдчихдэг. Хэрваргийн дэнсийг домнууд гаргачихдаг. Хэцүү бэрхийг домын аргаар гэтлэгчихдэг. Дөрвөн их үйлтэй эдийг амьлуулах тааж домын хүчээр дүүргэх тэнхээтэй байх хэрэгтэй. Хэрхэн дэнс гаргадгийг үрсэд айлдээ. Хүмүүн амины ихэлтэй байлаа гэж ухъя. Ямарва нэгэн өөр эдийг домноод яг л тэр хүний амийг гаргаж буй мэт. Өнөө цагийн үрсийн хэллэгээр өнөөх золиг гээчийг гаргах хэрэгтэй. Дэнс гарган хэмээх нэгэн үгээр амин хатуу нэглийг дарах үйл юм шүү дээ. Ямар зүгийн ямар нэг хэл байна вэ?
Ямар уучгаас нэхэгдэг болсон байна уу? Яг хэдийд хаана болсон хэрэг байна уу? Хиний халуун амийг нэхэж байна уу? Тэр бүхнийг тань мэдэж байж дохирох эдийг нь сонгодог юм шүү. Амийн дэнсийг амээр гаргана гэдэг нь айхтар хатуу бэрх үе шүү. Амины төлөө амин зориулж буй мунч хэцүү үе шүү урсан минь. Айлв зүйлийн үнэн мөн чанарыг таньж агуу домын хүчээр төмтийн амийг дааж дайчин олон урсын халуун ам биеийг дагшин байлгаж сахин хамгаалсны гавьянд номтын тэнгэрийн баатар болж номин хөхө тэнгэртэн дарсан түүхтэй юм. Урс бүхэндэн үнэн үчхийг айлдээ. Урс болчирстой нэгэн зүйлийг сануулъя. Амины төлөө ам гардаг учраас алхаж буй мөр ариун байлаг. Айлдж буй үгээ цэцэн байлаг урс. Өргөл барьцыг харамгүй өргөж түгээж яв. Өндөр улсын эздэг баясгаж яв. Ариун цагаан суу арвай бода өргөн гээд наглаг ихээр анхлын талд гарахтан наадаж цэнхэн өрдөл болгосны уршигаар нарт хорвоод амин дэс их гарч байна урсан минь. Амийг чинь урс та нараас нэхэж болно. Алдраа урсс чинь аван одчиж болно. Алта болсон эрдэнсийг ухаж бүү сэвтэй. Алтан дэлхийхэн хэвлэд оршин байж арвин их үлсийг дүүргэх хүчтэй юм тэр алт. Амийн төлөөсөнд амиа золих гээгүй бол хаана хэдийд ямар үйл дүүргэж бууга алхам бүрдэн тунгааж цэгнэж бай. Ариун цагаан өргөлөн өргөж сур. Уул усны эзэд бүхэн та нарыг харж буйг. Уург тарихаран тунгааж танаарай да урс.